За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ 7 өнөөгийнхөө бичлэгээрээ би та хэдтэй Япон улсын эзэн хаан болон хатан хоёр Монгол улсад айлчилж байгаатай холбоотойгоор одоо өөрийнхөө сонирхсан хэдэн мэдээллүүдийг жоохон ингээд нэмж уншсан тэднүүсийгээ сонирхуулъя гэж бодож байна. Гэхдээ энд бол нэг амар тийм сүртэй шин мэдээллүүд энэ тэнд бичигдээгүй юм бол мэдээж байхгүй. Зүгээр энэ чинь яа гэм бол тэр нь яа гэм бол одоо яагаад ингэсэн бол гэдэг ч юм уу те миний өөрийн одоо асуулт дотроос ургасан асуултуудаас үргэлжлүүлээд нэг ганц нэг харсан нэмэлт мэдээллүүдээ та хэдтэйгээ бас хуваалцъя гэж бодлоо. Тэгээ та хэд маань наадмынхаа өдрүүдэд амралтынхаа өдрүүдэд юм хийнгээ зүгээр чийлрээд сонсоорой. Ажлалтай холбоотойгоор миний ингээ хамгийн их анхаарлыг татсан зүйлсүүдийн нэг бол мэдээж эзэн хааны хийл тоглосон оройн зоогон дээр хийл тоглосон явдал байгаа. Тэгээ эзэн хаан Нарухитой бол нэлээд бага наснаас ахуулаад хийл хөгжин тоглодог гэдгийг би өмнөх бичлэгүүд дээр та хэдтэй бас харуулж ирсэн шүү дээ, тий. Нарухитой хаан маань өөрийн аав ээж болох өмнөх хаан Акихито болон өөрийн ээж Мичико-сан гэр бүлийн одоо хөгжмийн гурвал хамтлагтай байдаг гэдгийг бас өмнө хэлжсэн те. Ээж нь болохоор төгөлдрөөр тоглодог, аав нь болохоор моринхуур, тэгээ Нарухито хаан болохоор хийл хөгжим тоглоод тэгээ юм томоохон үдиршлэг хүлээн авалтууд дээр гэр бүлийнхаа гурвлаараа те ингээд тоглолт сонирхуулж бусдад одоо хүндэтгэл үзүүлдэг байсан гэж тэгжсэн. Тэгээд Нарухито хаан бол одоо Монголд анхудаага хийл бас тоглож байгаа юм биш. 2007 онд одоо ажиллах үеэрээ улсын төр бүжгийн Эрдмийн театрын Монгол хөгжимчдтэй хамтраад энэ бас аялал тоглож исэн удаатай. Тэгээд энэ удаагийн тоглолтын онцлог нь юу байсан бэ гэх юм бол нэгдүгээрт хаан болчоод ирсэн шүү дээ. Монгол сэтгэрэн чи эрхэмсэгдээд одоо нөгөө цог жавхлантай хаан гэдэг утгаараа тий бүхэл бүтэн одоо ийм том улсын хаан Монгол улсад хурж ирээд хөгжим аялгуулж хүндэтгэл үзүүлж байна гэдг нь маш том, бидний хувьд бол маш том хүндэтгэл гэсэн үг ээ. За энэ удаагийн одоо тоглосон Япон аялал нь болохоор энд Японд одоо бүх цаг үеийн гэх юм уу те шилдэг 100 дунд байдаг Умабэна ота гэд байгаа байхгүй юу? Сонирхуулъя гэж бодож байна. Гэхдээ одоо копирайтаас болоод чимээгүй болчих юм бол зүгээр доор линкийг үлдээчихье. Монгол улсад одоо цөллөгөөр ирсэн Япон цэргүүдэд одоо хүндэтгэл үзүүлж тоглосон гэдгээрээ онцлогтой байгаад байгаа. Тэгэд энэ нь яг юу болсон бэ? Энийг та хэдтэй бас мэдэхгүй те. Жохоо хүмүүс бас үзэж яхах юм бол баг зэрэг нэмэлт мэдээлэл өгье гэж бодож байна. Дэлхийн 2 дугаар танд Япон улс ялагдл хүлээсний дараа хуучнаар зөвлөлт холбоот улс хоригдчихсэн 14,000 гаруй Япон хүн Монгол улсад цөлөгцөн. Тэдний 1700 гаруй нь хүнд хүчээр ажил хийж хүйтэн ширүүн уур амьсгалд туйлдан ядарсанаас олж Монголд нас барсан байдаг. Монголд цөлөгдөн хоригдож байсан Япон иргэд өнөөдрийн Монгол улсын засгийн газрын ордон, улсын төр бүжгийн Эрдмийн театр гэх мэт барилга байшин барих ажилд ажиллагдаж байсан бөгөөд тэдний амьдрах орчин маш хүнд, хүйтэн, эрсдэс уур амьсгалтай хүнд нөхцөлд амьдарч байсан. Гэсэн ч гэсэндээ тэд өөрсдийн хариуцсан ажилдаа бүх хүчээ дайчлан ажиллаж байсан Монголын ард түмний хайр үндсэтгэлийг хүлээсэн гэж дуусан гэж байна. Одоо ингэж түүхийн утсанд бичсэн байт юм байна. Тэгээд одоо гэртээ харж чадахгүй энэ Монголд цөлөгдөж үлдээд эндээ өөд болсон хүмүүсийн тэр дурсгалын хүндэтгэлийн цогцлбор гэж байгаа. Тэгээд тэнд нь очиж хүндэтгэл үзүүлсэн. Тэднэрт зориулж одоо энэ дууг нь их шиг аялгауг нь гэж нэг одоо тийм сүнсийг нь оршоох гэх юм уу те. Тийм байдлаар тоглосон гэж одоо Японы хэвлэлүүдэд ингэж бичсэн байлээ. Тэгээд эн чинь бүр эртний юм дуу болохоор Монголд амьдарч байсан тэр Япон зэргүүд эх орноос ансан үедээ одоо энэ Уминотаага дуулдаг байсан гэд тэгж байгаа байхгүй юу. За тэгээд дурсгалын хүндэтгэлийн цогцлбор дээр очиод хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр нь Масако тан Нарухито хаан хоёр бороотой байсан учраас хоёлаа шүхртэй очиж яг ингээ хүндэтгэл үзүүлж байгаа харагдсан. Тэгэхээр ингээ шүхртэйгээ нэг хоёлаа бүхийснөө ингээ шүхэр нь унгааж байгаа юм шиг нэг эвгүй байгаад ангууд нь дараа нь одоо Масако сама хаантайгаа яриад хүсэлт тавьсны дагуу хоёлаа шүхрээ аваад дахин нэг удаа бүхийж хүндэтгэл үзүүлж байгаа тэр дүр зургийг бас энэ Японы хэвлэлүүдээр нэлээд ярьж байна лээ. Япон зэргүүдэд зориулсан хүндэтгэлийн дурсгалын энэ цогцлбор дээр бас одоо нэг сэтгэл хөдлөмөр зүйл байсан нь энд одоо өөд болсон тэ Япон цэргийн охин байгаа байхгүй юу? Энэ охин нэрсэн. Тэгээд энэ хаан хатан хоёрт одоо өөрийнхөө түүхийг хуваалцчихсан.
За энэ дээр болохоор тэгээд хэж автагаа уулзаагүй гэдэгжсэн. Тэгээд нилээн ингээд залуухан хүн байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ дайны хорор шиг гэдэг чинь ингээд за дайн хийж ин хүмүүс байлз чинь тэдэн хүн өгсөн байна гэл ерөнхийн нэг тэр тоон мэдээллийг өгөөд идэг боловч яг тэрний хүн болгоны арийнхан дээр амьдралыг ингээ харах юм бол үнэхээр энэ дайн гэдэг чинь ямар амар уршигтай юм бэ. Энэ зөвхөн нэг гэр бүлтэй нэг охины ингээд энэ турсамжинд чинь ийм хэцүү юм үлс чинь гэдэг чинь те. Гэт ингээ бодохоор одоо энэ хүндэтгэл үзүүлж байгаа арга хэмжээний тэр утга учир чинь одоо энэ эмэгтэйгээр ингээд жишээ нь ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэгээд энэ хаан хатан хоёр чинь бонс өөртөөхөө зэргүүдийг ингээд амьд минь буцаагаад гэрт нь авчирч чадаагүй те эднэрийг бүр энд авчиртлан тэгэж одоо иргэнээ хамгаалж чадаагүй те зэргүүдээ хамгаалж чадаагүй хорны одоо уушлалт гэх юм да те тэр утгаараа энэ хоёр хүн ч үрж ирж ингээ хүндэтгэл үзүүлж байгаа гэж хэлж болно. Энэ болгоныг одоо энэ хаан хатан хоёр ч өөрсдөө энэ дотроо ингэж ойлгож байгаа хүмүүс, мэдэрж байгаа хүмүүс, ухамсарлаж байгаа хүмүүс учраас ингээд энийг хийх болгондоо тэр хүмүүс маш их хүндэтгэлтэйгээр дотроо ингээд маш ихийг бодож хийж байгаа байхгүй юу. Бид нар бол ингээд нэг зүгээр очоо бүх хийж байгаа зургийг хараад мэдээг нь үзээлээ. Тэнд очсон энд очсон ингээл ерөнхийдөө мэдгүй хүмүүс бол ер нь тэгээд өнгөрч байгаа шүү дээ. Яг мэддэг хүмүүсийн хувьд бол энэ чинь ийм их хуй гашуутай. Тийм баггүй. Тэгээд би яг энийг нь яаж мэдэрсэн бэ гэх юм бол тэр хүндэтгэлийн зоогон дээр Масако хатны те тэр аялгауг тоглож явахт нь хаан руу одоо харж явахта мэдээж нөгөө хүндэтгэж биширсэн харцаар харахын зэрэгцээ ингээд нүдэнд нь нэг тийм юм харагдаж байгаа эцтэй те та бас тэрийг мэдэрж байгаа ах гэж бодож байна. За одоо жоохон буцаад нэг айтаахан өөр сэдв рүү орё арай жоохон гэтгчлээ. За хоёрдугаарт нь бол эзэн хаан хатан хоёрыг Монгол улсад хамгийн анх газардах үед нь манай монголчууд тосож авахдаа ааруул өгсөн шүү дээ. За энэ ааруул бол ерөөсөө нэлээд тренд болж байгаа. Тэгэл энэ тентгийн мэдээнүүдээр юу өгч вэ? Энэ одоо хинна моно энтер гэдэг жаахгүй. Зарим одоо яг TikTok мөгч байт юм уу те. Хинна моно энтер энэ сони одоо юу өгч гэж байгаа тийм одоо хүмүүс байгаа ч гэсэндээ мэдээж яг хэвлэл мэдээлэл хэрэгслүүдээр бол мэдээж илүүтэй хүндэтгэлтэй хандж байгаа. Тэгээд янз янзын өглөөний нэвтрүүлгүүдээр юу идэж вэ? Хэдүүлж гисэн идэж үзье л да гэж сурвалжлагч нь явж дэлгүүрээс яаж яж байгааг нэг ааруул олж ирээ. Тэгээ бүгдээрээ тэрийг нь идэж үзээд тэрэн шиг амцтай байна, энэ шиг амцтай байна. Энээс идчихэж байгаа юм уу? Ямар сони ааруул гэдэг гэж яана гэдэг ч юм уу те. Ингээд эндхийн өглөөний хөтөлбөрийн сувгууд мөгүүдээр ааруулны талаар яриа нэлээд их болж байгаа. Тэгээд яг Монголд амьдарч исэн японочууд бол жишээ нь энэ наадах чи ааруул гэдэг тийм амцтай санагддаг. Тэгэж хийдэг одоо зарим чиз бяслаг сүү хоёроор одоо хийдэг мэдэг гэдэг ч юм уу те. Тэгээ гадны хүмүүсийн нүдээр гадны хүмүүсийн тайлбарлаж байгаараас харуулаг сонсохоор сонирхолтой байд юм бэлээ. Тэгээд энэ ааруулан дээр бас нэг сонирхолтой юм нь эзэн хаан бол жишээ нь одоо идэж ууж байгаагаа ер нь баг энд харуулдаггүй гэх юм уу да. Тэгээ амрууга юм хийж байгаа юм а харуулдаггүй. Угаасаа тэр нь тэрийг одоо эзэн хааны ордны газрын зурагчид болон одоо бичлэг хийж байгаа хүмүүс байдаг ч юм уу. Аль эсвэл Японы хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо эзэн хааны тийм хамаа намаагүй зургийг аваад хамаа намаагүй бас нийтлэхийг жоохон тийм цээртэй ханддаг гэх юм уу да. Тэгээ эн чинь одоо бурханчлан шүтэж байгаа тийм хүн нь учраас те. Тийм учраас юм мэдж байгаа тэрийг нь бол тэгэж халтаж зураг мургийг нь хамаагүй авдаггүй. Тэгтлийн удаагийн аншлаар ингээд дэлхийн нийтийн өмнө баг анхудаага амандаа ингээд юм хийж байгаа юм шиг те. Юм мэдж байгаа тэр зураг ингээд гарч ирсэн. Тэгээд олонний өмнө бас нэг юм иддэггүй. Тэгээд яа харахгүй одоо баг нэг шахалтаар ч юм шиг те. Тэрийг ингээд идсэн. Тэгтээ бас хүндэтгэл мэдээж байгаа гэдгийг нь давхар хэлхэн зүйтэй байх. Тэгээ хиток чи гэж аахгүй яг нэг юмыг аваад амандаа хийгээд идж байгаа тийм гарсан. Тэгээ энэ бол яалтчгүй бас энэ улсад хүндэтгэл үзүүлж байгаагийн нэг хэлбэрээ олны өмнө ингээ юм мэдчихин гэдэг юм гээд. За тэгээ мэдээж манай одоо торгон цэргүүд гэж байгаа шүү дээ. Торгон цэргүүд гэдэг үстэй те. Тийм торгон цэргүүдийг бол бас нэлээ ингэж гайхчихсан. Ямар өндөр юм бэ? Ямар гоё бие хаатай юм бэ? Монголчууд чинь ийм амар өндөр юм уу? Чин Аз доторх одоо Европчууд юм шүү гэдэг ч юм уу те. Ихэн ерөнхийлөгч манаас нэлээд өндөр нуруутай хүн байдаг учраас ингээд зурган дээр гарч байгаа ерөнхийлөгч торгон цэргүүд өндөр байгаа учраас монголчууд ер нь ямар бие хаасайтай юм бэ? Аргагүй одоо юм эрүүлтэй юм тал нутагт амьдардаг хүмүүс ч хондоо юм а гэдэг ч юм уу. Тиймэрхүү бас хандлагууд нэлээд гарч ирсэн. За тэгээ хувцас онрын үед бол угаасаа бүр ямар гангай юм бэ л гэж бодож угаасаа манай торгон цэргүүд явцаал хэвээр амар гангай шүү дээ. Хэвээр гялцэл болсон.
Тийм гоё. Тэгээ ерөнхийдөө одоо тэр төрийн одоо хүндэтгэлийн өнгөнүүд байгаа те улаан хөх гэсэн тэгээ алтлаг гэсэн тэр өнгөнүүдийг ингээ оруулж өгснөөрөө манай торгон цэргүүдийн хувцас бол одоо онцлогтой байдаг аа. За дараагийнх нь болохоор энэ Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал сувгууд дээр гарч ирсэн юмнууд нь манай 3 одоо Yokozuna хаан эзний хүлээж авах тэр одоо багт гэх юм уу да тий байсан бас хүмүүсийн нэлээд сонирхлыг татсан. Энэ гурыг ч одоо нэг доор нэгэн зэрэг ингээд харах нь Японд бас л одоо ховор тохиолдол болчиход байгаа байхгүй юу? Энэ гурав нэг зэрэг ингээд байж байгаа гэдэг чинь ялангуяа саяхан ингээд авраг одоо сумогийн холбооноос одоо гарахаа мэдэгдсэн. Тэгээд ийм болохоор бүрчиг л энэ гурыг хамтдаа харна гэдэг сонирхон байсан. Тэгээд энэ гурав Асошиор авраг болохоор одоо Монгол дээлтэйгээ Харумо Фужи, Хакухо аврагууд болохоор одоо Японыхоо энэ хар өнгийн энэ ёслолын хувцас аахгүй тэ энэ ёслолынхоо хувцсыг өмсөд ингэж хүлээж авсанд нь бүр үнэхээр их талархалтай хандсан. Япон хувцсыг өмсөд одоо энд зогсож байгаад нь үнэхээр талархууштай байна гэсэн тийм сэтгэлүүд байсан. Тэгээд энэ эзэн хаан ингээ хүмүүстэй гар бариад юм яриад явж байхдаа энэ гурав дээр бол нэлээд утсан шүү дээ. Тэгээд Японы хэвлэлүүд саяхан одоо эзэн хаантай энэ гурав маань яг юу ярьсан юм болоо гэдгээ дараа нь өөртөөс нь асууж байгаа бичлэгүүд бас явж байсан. Тэгээд Асошиор авраг болохоор өмнө 2007 онд Монгол улсад ирж байхад нь одоо хунтааж явах үед нь те Нарухита хааныг хунтааж явах үед нь хунтаажийг аваад одоо аавынхаа гал дээр те гал дээр аваачижсэн. Тэгээ гал дээр хурдан морины уяан дээр юм уу те аваачижсэн. Гэж явж исэн тухайга хуваалцсан. Гэхдээ энийг нь эзэн хаан өөрөө санаж исэн гэсэн. Өмнөх ажил дээр би ингээд аавынх нь гэрт ингээд очиж исэн. Гэт гисэн чи та ястаа ямар сайн санд юм бэ гэсэн. Тийм яриа болсон гэж хуваалцчихсан. Тэгээд дээрэс нь бас нэг ярьж байгаа юм нь юу гэвэл одоо монголчууд нь Япон хаан хатан хоёрыг угтаж авахдаа ямар их сэтгэл гаргаа вэ? Жишээлх юм бол маш их Япон улсын тугнууд харагдаж байна. Энд тэндгөө хүмүүс нь ч барьсан байна. Энд тэнд ч маш их үлгцэн байна тий. Тэнгуүтэ хаан хатан хоёрын маш том зургийг одоо тэнд ингээ үлгцэн байна тий. Бараг л Японд харснаас илүү их тугийг нэгэн зэрэг ингэж харлаа энэ төр гэж тэгж бичиж байгаа юм л да. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд те одоо энэ миний хэлж байгаа бүх сэтгэлүүд дээр та хэд нэг зүйлийг анхаарахад Япон хүмүүс бол юм сайхан үгсийг бол ингээ юм бодгүйгээр урсгаж идэг хүмүүс аахгүй юу. Ер нь энэ ямар гоё юм бэ? Энэ какко юм аа, энэ кул юм аа те. Энэ ямар сайхан юм бэ? Ингэж байж байгаад үнэхээр их баярлалаа. Тэгээ баярлалаа гэдэг үг чинь бол зүгээр ингээ хүнээс урсаа гарч идэг. Одоо манай монголчууд шиг одоо зарим хүмүүс бол те одоо сайхан үг хэллэг гот долгонлоо гэдэг ч юм уу те. Нэг тийм эвгүй байдлаар хүлээж авдаг тийм юм бол ховор учраас те ховор ер нь л ингээ байгаа сайхан юмд ингээл сайхан юм харах юм ба сайхныг нь шууд ингээд нээлттэй хилж идэг гэдгээр онцлогтой учраас бас хитрхи те бүр ингээд манайхыг одоо бүр хитрхи амар үнэлэл амар одоо баярлал тэгж байгаа юм бол бас биш шүү. Зүгээр ямар ч лээсэн үнэхээр ингээд талархалтай байгаа юм байна гэдгийг ингээд харчих болно гэсэн. Тэгээд тэр туг барьж байгаа дээр тийм байна. Дээрээс нь эзэн хаанд цэцэг өгөхдөө нэг юм амар хөөрхөн цэцэг өгсөн шүү дээ. Гадуура цагаан дотор нь улаан энэ Японы талбааны өнгөтэй адилхан ийм цэцэг өгж байгаа юм биш үү? Ямар мэдрэмжтэй хандаа вэ? Энтэр гэсэн тийм комментуудыг бас би уншсан. Тэгээд энэ бүх одоо юмнуудыг ингээ харахаар те тэр японочдын доор нь бичсэн байгаа сэтгэлдлүүдийг нь харахаар тэднэрт юу нөлөөлсөн юм шиг харагдаад байгаа вэ гэхээр манай монголчуудын нэг тийм өөрсдөд байдаг нэг шин чанар байдаг шүү дээ. Нэг тийм огшдог те. Жохон бас огшуулах дуртай те. Огшчихдаг хурдаа ингээд дотор нэг гэдэг те ер нь хийж байгаа юмнууд нь ч гэсэн те баяр наадмар ч гэсэн хүмүүсээ ингээд огшоох гээд байдаг дуу хөгжмөн ч гэсэн нэг тийм огшуулдаг ер нь бид нар чинь нэг тийм амархан огшдаг арт өмнө штэ тэгээд тэр нэг энерги байгаа штэ тэрийг энэ японочдод руу ингээд яг өгцөн бохгүй юу яг тийм санагдаад байгаа байхгүй яг нэг тийм бид нартай адилхан юм огшоод байгаа ч юм шиг нэг тиймэрхүү мэдрэмж төрөд байгаа байхгүй үнэхээр гоё юм аа үнэхээр гахгүй ваа энэ төр гэлс урдхан шиг Монгол явмаар санагдчих энэ төр гэдэг ч юм уу. Яг нэг бид нэр тэр огшдог юм аа халдаагаад байгаа юм шиг те. Өөртөөсөө тийшээ ингээд дамжуулаад байгаа юм шиг. Ялцчгүй нэг тийм мэдрэмж бол төрсөн юм. Тийм. Энд чинь бол нэг тийм огшдог хүм гэвэл ер нь л одоо спортс дээр ч юм уу те хүмүүс нэг амжилт гаргалаа гэхэд үнэхээр би юм олон жилийнхаа хичээл зүтгэлийнхаа ачаараа одоо ингэж чадлаа энэ төр гээд нэг арай өөр юм ярьдаг болохоос шууд ингээл огшоол бүр ингээл стаг нэг дотор нэг юм босч ирдэг тийм юм бол мэдхгүй тийм санагдчихээн. Гэхдээ миний энэ одоо зөвхөн надад л төрж байгаа бодол шиг өөр бас байж болно. Дараагийнх нь бол бороо байгаа. Бороо.
За төв талбай дээр болж байгаа үйл явдлын үеэр бол ингээ бороо жоохон орж байгаа харагдчихсэн. Тэгээд дараа нь бон зэргүүдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөн дээр хүндэтгэл үзүүлэх явцад бол ингээ бороо орж исэн. Бас нэг тийм учиртай ч юм шиг те. Гэхдээ нөгөө талаасаа одоо ингээд эзэн хаан хатан хоёрыг гадаах арга хэмжээнд оролцож байх үед уг нь бол юм цэлмэг байвал их зүгээр байдаг те. Гэтэл ингээ бороо орж байгаа нь жоохон таагүй юм аа гэж хандж байгаа бас хүмүүс байдаг. Тэрийг нь харин эргүүлээд манай монголчууд бол те хувьтай хүн хурнаар гэж хэлдэг. Тэ тэрийг ингээд одоо Японд бас нэлийн ярьж байгаа байхгүй юу. Монголд бол харин эсрэгээр хувьтай хүн хурнаар гэж ярьд юм билээ. Тийм учраас эзэн хаан хатан хоёрыг ирэх үед бороо юм ингээд багхан өрсөнд нь ингээд бэлгшээж хүлээж авч байгаа юм байна гэдгийг одоо ингээд телевизийн сурвалжлагчид одоо хоорондоо суугаад юм ярьж байхдаа бас ярьж байгааг би сонссон. Эсрэгээрээ бас одоо Японд эзэн хааны цаг агаар гэдэг нэг тиймэрхүү ойлголт байдаг. Энэ нь эзэн хаан гадаах үйл явдлуудад оролцох үед бороо орж ирсэн гинт ингээд шууд зогсдог байхгүй. Тэгэхээр заримдаа ингээд одоо бороо орж ирсэн гинт цогсон гот ёо ашгүй дээ эзэн хааны цаг агаар одоо ирлээ гэдэг ч юм уу те эзэн хааны хүчөө бороо огсож нар цохуулаа гэдэг ч юм уу те тиймэрхүү нэг хилцс маягийн тиймэрхүү юм байдаг. Тэгээд бороо ороод хахаар эзэн хааны цаг агаар одоо ирэхгүй бахта эзэн хааны цаг агаар гарч ирэхгүй бахта гэжсэн чинь үнэхээр л одоо яг арга хэмжээний дараагаар бороо зогсож нар цохуугаа тэгээд ваа ялцчгүй л бас эзэн хааны цаг агаар харагдлаа гэсэн тиймэрхүү юмнууд гарч иржсэн. Тэр нь бас яг хуу сонирхолтой санагдсан учраас дайдтайгаа хуваалцъя гэж бодсон. За үүний дараагаар хийл тоглож байгаа үе дээр нэг юм яриа гэж бодож ирсэн юу гэх юм бол морин хуурын жуулга байгаа шүү дээ. Манай морин хуур бол бас Японд баг зэрэг ингээ мэдэгддэг гэж хэлж болно. Яагаад гэх юм бол энд нэг ийм ном байдаг байхгүй юу? Ийм одоо хүүхдийн ном байдаг. Энэ Сүхийн цагаан морь гэдэг ном байгаа. Энэ номон дээр энэ морин хуурын талаар гардаг сүх гээд хүү нэг хурдан удмын морьтой. Тэгээ тэрийг нь амьдарч байгаа газрынхаа нэг ноён худалдаж аавна гэж хүсэл тавиад тэгээ үгүй гэсэн чинь хулгайлж авч явангуудаа морин цож гэрлүүгээ гүүгээд тэгээ барьж авахын тулд харваад морь маань одоо нилээн шарахтаа ч гэсэндээ буцаад эзэндээ ирж байгаа юм л да. Тэгээ нэг одоо нутг руугаа гүйдэлтэй морь гэд манад ч гэсэндээ нилээн хид хідэн алдартай кинонууд бас яг энэ сэдвээр хийгдсэн шүү дээ. Тэгээ энэ сэдвтээ ийм ном байдаг. Энэ номон дээр одоо энэ өөд болсон морьныхоо дэлсүүлээр нь морин хур хийж байгаа тухай гардаг. Тэгээд энэ ном ч одоо Японы бага сургуулийн хүүхдүүдийн одоо унших ёстой номын жагсаалтанд нь байдаг учраас тэгээ магадгүй одоо энэ хойтлолтон ч гэсэндээ манай морин хурын зураг байгаа учраас морин хурыг баг зэрэг бас мэдчихэж магадгүй гэсэн бодолтой байсан. Тэгээ зарим хүмүүс ч гэсэндээ нөгөө Сүхийн цагаан морь дээр гардаг хөгжин байна штэ энэ төр гэж бичсэн байгаа та нэлээд тааралцсан. За тэгээ морьны талаар ярьсан дээрээ нэмээд бас нэг сонирхолтой факт мэдэж авсан юу гэх юм бол манай Масако Сама ч нь болохоор морьны аршилтай гэж хэлээ. Тэрийг та хэд мэдчихсэн үү? Морьны харшилтай учраас одоо өмнө нь одоо морь оролцсон тиймэрхүү арга хэмжээнүүдэд очихгүй байх ер нь талтай. Ер нь Масако сан чинь жоохон одоо биеийн хувьд нэлээд жилээрхүү байдаг гэдгийг та хэд өмнөх бичлэгүүдээс харсан байх гэж бодож байна. Тийм ч учраас одоо олон улсуудад хаантай хамт айлчлал хийдэггүй. Тэгээд энэ удаа бол хаан хатантайгаа хамт явж байгаа гэдгээр бас нэлээд юм шууган тариад байгаа байхгүй юу? Тэгээд энэ хаан хатан маань хүрээд ирсэн чинь сайхан нөгөө төв талбай дээр морь зогсчээ дээ. Тэгээд OMG гайгүй байгаа даа гэж бодож байсан. Яагаад гэх юм бол одоо өмнө нь Англид айлчилсан ажлынхаа үеэр Масако сан маань одоо морьтой ингээ жоохон ойртох үедээ маск зүүж тэр одоо үйл явдалд оролцоод маш их шөмжлөлийг дагуулж байсан байхгүй юу? Энэ одоо юу яхаараа маск зүүгээ явж идэв. Тэгээд эзэн хааны гэр бүлийн агентлагаас ч гэсэндээ 2019 онд хатан хаан Масаког морьны аршилтай болохыг нь одоо мэдээлэлээд хэрвээ морилоо ингээ ойртох юм бол ер нь жоохон юм харшил хөдөлдөг. Тэ тиймэрхүү шинжлэлүүд илэрдэг учраас тиймэрхүү арга хэмжээнүүдээс ингээд ер нь жоохон орохгүй тусгаарладаг гэж мэдээлж исэн. Тэгээд морь зогсож исэн. Тэгтээ бас нэлээд хол байсан болохоор гайгүй болов гэж би бодож байна. Тэгтээ ч бас морьны үнэр чинь нэлээд холоос үнэрчдэг шээ тэ. Тэгтээ яг мэдгүй. Тэгээд яг энэтэй холбоотойгоор эзэн хааны гэр бүлийн агентлаг дээр ер нь яг бодлоо ярьсан бол энэ Масако хатан одоо яагаад Англид байхдаа тэгвэл маск зүүгээд маяглаад байсан ухааны юм баг ярьсан байгаа байхгүй юу? Одоо Монголд болохоор маскгүй морьны ойролцоо ингэ яваад болоод л байгаа мөртлөө Англид гэсэн ер нь эзэн хааны гэр бүлийн агентлаг ингэж худлаа ярьд юм байна гэдэг тиймэрхүү бас жиг жогоод энэгээр явж байгаа нь бас сонирн байсан. Гэхдээ бас манайх ч гэсэндээ одоо Японы хатан хаан одоо жоохон морьны аршилтай юм байна гэдгийг нь мэдээд тэр мэрийг нь
анхаарсан л байлгүй дээ. Анхаарал асууж сургалал морь байлгаж болох уу, тэдэн метрийн зайтай матай гэж тэгжээж л морийг байлгасан болоо гэж бодож штеп. За хамгийн сүүлд нь та хэдтэй Масако самагийнхаа хувцсалтын талаар ингээд өөрийнхөө жоохон харсан юмнууд болон одоо энэ сошиал орчинд ярьж байгаа юмнуудыг хуваалцъя гэж бодож байна. Хамгийн чухал буюу одоо төв талбай дээр гарч ирэхдээ өмссөн цэнхэр өнгийн хувцас байгаа ч тийм энэ хувцсны талаар бол илүүтэй энд ярилцж байна. Цэнхэр өнгийн усан цэнхэр өнгийн хоёр юм хослол байгаа. Тэгээ энийг нь Масако сан бол хувцлалтын хувьд л үнэхээр одоо төгс хувцалдаг хүн. Яагаад вэ гэх юм бол зүгээр ингээ гоё хувцлах ч юм уу те эсвэл амар энгийн юм дараахан дипломат хувцлах гэхээсээ илүүтэй маш их утга агуулгыг тэр хувцаараа ингээ илэрхийлж ингэж идэх гэж байгаа. Яагаад цэнхэр өнгийн усан цэнхэр өнгийн хувцас сонгож өмссөн байх вэ гэвэл монголчууд бол эртдээр үеэсээ одоо энэ тэнгэр шүтлэгтэй хүмүүсээ цэнхэр тэнгэрээ үндэтгэж одоо хүндэлж ирсэн учраас ийм усан цэнхэр өнгийн одоо яг энэ Монголын тэнгэр шиг ийм усан цэнхэр өнгөтэй юм хувцас өмсөж ирсэн гэж үзэж байгаа юм. Дээрээс нь энэ хажуу тал дээрээ одоо ийм мөнгөн оруулахтай мөнгөн одоо ийм ингрийн зүйлцүүлсэн байгаа. Мөнгө гэдэг нь Монголд одоо ямар утга учиртай вэ гэх юм бол одоо эрхэм дэд хүмүүс одоо мөнгөн аяхтайгаар одоо өгтөж авдаг, мөнгөн аяхтай сүүн амсуулдаг гэдэг ч юм уу те. Мөнгө бол одоо эрхэм одоо хүмүүсээ өгтөж авдаг тийм зүйл юм а гэдэг утгаараа энэ мөнгө бол бас монголчуудад ийм чухал зүйл юм байна гэж одоо ингэж оруулсан. За дээрэс нь одоо малгайныхын энд нь юм цав цагаан өнгөтэй гоё бантаг байгаа. Тэгээд хувцсныхын цагаан оруулга бас байна. Энэ цагаан оруулга нь за Японд Монголд бас одоо цагаан өнгөөр сайн сайхан те цагаан сайхан сэтгэл тэрийг бэлэгддэг учраас цагаан өнгийг ингэж хослуулсан. Монголчууд ч гэсэндээ онгоцны буудлын дээр хаан хатан хоёрыг өгтөж авахдаа яг энэ гурван өнгийг бол оруулсан байсан гэж харуулж байгаа юм л да. Жишээлх юм бол хөх цэнхэр өнгөтэй хадагтай байна. Мөнгөн аяхтай одоо аар бол барьж гин. За тэгээд одоо энэ хүмүүс нь ингээ цагаан өнгийн хувцас өмссөн байна гэдэг ч юм уу те. Энэ утгаараа Масако хатан бол яалтчгүй монголчуудын арт түмний одоо сэтгэлийг нь бодолцож хувцсалж чадсан гэдэг тиймэрхүү комментууд бас явж исэн. Тэгээд дараа нь оройн зоокн дээр болохоор кимоно өмссөн байсан шүү дээ. Энэ кимоно дээр нь болохоор одоо байгаа хээнүүдийг харах юм бол Монголын тэр нэг онгон байгаль уул ус ургамлыг одоо бэлэгдэж ийм ургамлан хээ ингээд битүү ингээд доошоогоо орж ирсэн ийм хээтэй кимоно өмссөн байна гэж хэлсэн. За мөн оби байгаа шүү дээ. Бүснэ гэж хэлж болно. Энэ бүсэн дээр хэн манай Монголын мөнхийг санагдуулж байгаа. Тэгэхээр яг тэр нэг манай Монголын хээг яг ингээд дуурайцсан биш ч гэсэндээ яг тэр Монголын хээ биш ч гэсэндээ одоо өөрт байгаа хувцснаас гэдэг ч юм уу те яг энэ Монголын энэ хээг санагдуулах тэр юмыг гэж сонгож өмсөж гарч ирж ин гэдэг нь өөрөө Монголыг хүндэтгэж байгаа хэрэг юм а гэдэг тэр комментууд бол эндхийн одоо сошиал орчинд одоо энэ хувцас загварынхан чинь тэгэл энэ байтугай нарийн юмнуудыг анзаарна шүү дээ те тэгэж одоо коммент хэлж байгааг нь би харсан. За тэгээ энд мөн одоо Масако сангийн нэг ханцууных нь хойно харагдаж байгаа энэ хээг бол зөвхөн одоо эзэн хааны гэр бүлийн одоо гишүүд тэ эзэн хаан хатан хоёр илүүтэй одоо хэрэглэх зөвшөөрөлтэй ийм хээ юм гинэ. Энэ хээ одоо манай одоо Монголын бас богдын музейн бас нэлээд харагдаж идэг гэдгээр бас онцлогтой баг. Тэгтээ яг мөн байсан уу биш байсан уу мэдэхгүй шүү. Яг нэг иймэрхүү бүр хийхээ байдгийн. За тэгээд нэг иймэрхүү сонин хачин байна да. Өөр марцсан сансан янз юмнууд мэдээж байгаа бах. Өнөөдөр бол энэ бичлэгийг хийж байгаа өдөр бол 7 сарын 11-ний өдөр. Тэгээд хаан хатан хоёр маань одоо манай Монголын наадмыг үзнэ. Тэгээ наадам дээр бас яг юу болох юм? Дээрээс нь миний одоо үзэж хараагүй, та хэд сонирхуулаагүй өөр юмнууд бас байх юм бол чадвал дараа нь одоо энэнийхээ 2 дахь цувралыг болоход эзэн хаан хатан хоёрын айлчлалын хүрээндх сонин хачнуудыг бас бөгнүүлж агаад ярьж өгье гэж бодож байна. За ингээд энэ удаагийнхаа бичлэгийг энэ хүрээд өндөрлөж байна. Бүгдээрээ сайхан наадцгаагаараа дараагийн бичлэгээр иргэн уулзтлаа. Түр бай бай.